За өнөөдрийн төргийа Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа наран зүгт нэр дэвшиж дэмжиж байгаа. Олон газар ажиллаж байсан туршлагатай ийм хүн Монгол банкны ажлыг зөв авч авах гэж бодож байна. Энэ төгрөгийн ханш уналт дээр нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ асуудлыг нэлээд тусгаалж анхаарч их хурлд холбогдох байнгын оронд танилцуулах зүйтэй гэж үзэж байна. За түрүүн бас гişүүд яриад байгаа тэр ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг анхаарч ажиллаарай. Энэ бол бас Монгол банкн дээр болон бусад банкнуудаар асуудал их байд юм байна. Овоорчсон танил тал харж ипотекийн зээлийг шийддэг. Бүр төлбөр мөнгө авдаг тухайн асуудал яригадаад байгаа. Энэ дээр бүр тусгаал хянал шалгалт хийх хэрэгтэй. Энийг наран зүгт ерөнхийлөгчд сануулж хэлье. За мөн одоо тэр Монгол банкны тэр данхаасан бүтцийг анзаарах ёстой шүү. 200-аад хүн байсан одоо 700 болсон юм байна. Баахан дарга нар болсон юм байна. Хувьдаа банк устай, хувьдаа мөнгө эргүүлдэг системтэй нөхдүүд Монгол банк удирдаг сурагтай байгаа. Энийг цэгцэлж цэвэрлээрэй. Нөгөө олон хяналтын менежерүүдээс Монгол банкн дээр бас томилогдсон байх вэ? Очоод явуулаарай. Хэрвээ одоо тэр хяналтын менежер тэр байгаа бол. Тэгээ одоо сүүлийн үед улс төрчид манай Ард намын мэдээлэл хийгээд байгаа. Дэд сайдрыг томиллоо. Тэгэхээр одоо бид нар хуралдаа орохгүй гэх шиг. Дэд сайд бол засгийн газрын нэг хэсэг юм аа, Амгалан Баатар гişүнэ. Өөрөөр хэлбэл энд сууж байгаа Батшугар сайд, Батамгалан сайд нар энд суужаад ард нь яамны ажил нь явж байгаа хэвээр. Хурал хуун дээр дуудагддаг. Тэгэхээр орондон дэд сайд нар чинь байнгын ороод дээр очиж асуултанд хариулна, яамн дээр ажиллаа явуулна. Дэд сайдныг одоо үнэхээр одоо дэд сайд гэхээр хүнд хэцүү байгаад бол Ард намын маань нэрээс олж хэрэгтэй. Одоо барилгын яамны дэд сайдыг одоо хяналтын менежер гэдэг юм уу, тийм нэр өгчвөл тэгвэл одоо бас манай Ард намд их таалагдах юм шиг байгаа. Нөгөө Ард намын томилсон 128 менежерийг чөлөөлж байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж байгаа учраас Ард нам таалагдахгүй байгаа. Тэр менежер дотор ч бол жиггүй хулгай хийсэн нөхдүүд бас байх шиг байгаа шүү. Тэр компанид очиод 10-20% авъя барья гэж ярьж явдаг нөхдүүд байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ 128 менежерийг хасаж 30 тэрбум төгрөг хэмжиж байгаа явдал бол зөвөө. Тэгээ Ард нам таалагдахгүй байгаа дэд сайдрын нэрийг өнөөдрөөс эхлээд менежергээ нэрлэчихээ. Захин хөгжлийн яамны менежер гэдэг нэртэй болсон зүгээр шүү дээ. Ийм саналыг хэлье. Ард намын маань тэгвэл хурал хундаа суухаа гэж бодож байна. За нэр дэвшигч хариулна. Санал хэллээ дээ. Батшуур шүү. За баярлалаа. За нэр дэвшигчний сануулж онцгой сануулт нэг зүйл байна. Энэ